BTV659 өглөөтөлбөр үргэлжилж байна. За студид маань хамгийн ихний зочид хүрэлцэн ирсэн. Эхний зочноор Монголын сэтгэл судлалын сургалт судалгааны хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Батэрдэн болон сэтгэл зүйч төр бүрмэ оролцож байна. Өглөөний мэнд хүргэе таваарт. За өнөөдрийн бидний сэдэв бол бас юу байгаа. Тэг хүүхэд байгаа. Хүүхдийн сэтгэл зүй ба энэтэй тохируулан хэрхэн харилцах вэ гэдэг талаар. Тэгэхээр бас энэ ч цулаа бас хүүхэд ба та гэдэг ном бас барьсан байна л да. Тэгэхээр юуны төрөнд бүгдээрээ энэ номныхаа талаар ярилцаад тэгээд ер нь хүүхдийн сэтгэл зүйн талаар бас та хэдээс асууя гэж бодож байна. Эхний ээлж номныхаа талаар танилцуулаач. За манай ном бол ерөнхийдөө одоо хүүхдийн тухай ном. Хүүхдийн бодол, мэдрэмж, сэтгэхүй, одоо сэтгэл зүй ертөнц нь яг ямар байдгийг бэ, тийм ээ. Энийг бид нэр хэрхэн яаж ойлгож авах хэвтэй, тийм ээ. Энийг тохируулж яаж бид нар харилцах хэвтэй гэдгийг ерөнхийдөө тайлбарласан одоо юуны эцэг эхүүдэд зориулсан ерөнхийдөө юм гарын авлага гэсэн үг. За эхний асуулт. Залуу хүмүүс байна. Харьцангуй харахад мэдээж те. Бид нар бол яг одоо хүүхэд ба та гэдэг номыг бичихэд бол бас хэтэрхий нөгөө туршлага гэдэг юм дөө. Тэрэн дээр суйрлаж энэ хүн номыг гаргасан уу? Эсвэл ямар нэгэн одоо шинжлэх ухааны үндсэлтэйгээр энэ номн дээрх зүйлүүдийг бол эмгэгтгэж гаргасан уу? Энэ асуумаар байна. Яг тэгвэл одоо яг эцэг эхчүүд манай нэвтрүүлгийг үзэж байгаа учраас те. Тэгэхээр энэ хүн ном нь бол нэгдүгürt яг шинжлэх ухааны үндсэлтэд бичигдэж байгаа ном. Тэгээд яг эцэгчүүд унших хүмүүс нь болохоор эцэгчүүд. Тэгэхээр мэдээж хэрэг шууд мэрэгжлийн бус хүмүүс уншаад шууд шинжлэх ухааны ном уншаад бол нэгдүгürt төвөгтэй л дөө. Тэгэхээр биднээс яг эцэгчүүд зориулагдсан, яг энгийн хүмүүс уншаад зориулагдсанаар биднээс илүү амарчлаад амьдралд илүү буулгаж бичсэн юм байна. Юу байгаа л да бас ерөнхийдөө эцэгчүүдтэй ярьж байгаад анзаарч байна. Одоо ингээд тэгээд 10 жилийн өмнө ч юм уу 20 жилийн өмнөхтэй харьцуулахад бас хүүхэд эцэгхийн харилцаа бол нэлээд өөр болчиход байна тийм ээ. Одоогийн цаг үетэй одоогийн цаг үеийн онцлог тааруулж ер нь эцэг эхчүүдийн хамгийн том анхаарах зүйл нь юу гэдэг юм лээ. Тэгэхээр мэдээж өөр болж байна л да. Технологи, нийгмийн амьдрал ингээд бүгдээр маш их өөр болж байна. 20 жилийн өмнөх юм, 10 жилийн өмнөх юм, одоо үе гэдэг ингээд харьцуулах юм бол маш их өөрчлөлт ингээд гараад эхэлж байна л да. Тийм болохоор зүгээр энэ бид нэр юуг анхаарах ёстой гэхээр энэ нийгмийн амьдралын өөрчлөлт, тэгээд энэ техник технологиг хэрхэн зөв ашиглах ёстой юм тийм ээ. Бид нар хүүхдээ хэрхэн одоо энэ нийгмийн амьдралын энэ нөхцөлд хэрхэн яаж тохируулан зөв харилцах ёстой гэдгийг хамгийн ихэнд анхаарах ёстой. Бодол гэж бодож байна. Номны нөгөө дид бүлгүүд надаа гарчгууд нь анхаарал татж байна л да. Жишээ нь 1-р бүлэг нь хүүхдийн сэтгэл зүг ойлгох нь тий. 2-р бүлэг нь хүүхдийн мэдрэлийн эрхтний тогтолцоо гэдэг. Тэгэхээр энд одоо бид нар бүр улс суурьтай л хандах хэрэгтэй болж байгаа шиг байна л да. 0-аас 18 настай хүүхдтэй эцэг эхчүүд бол тий. Тэгэхээр ер нь бол одоо эцэг эхчүүд би ингэж л асуух гэдэг юм л да. Хүүхдтэйгээ их ойр харьцах хэрэгтэй гэд бид нар байнга ярьж байгаа. Тэр хүүхдийг ойлгох хэрэгтэй, тэр хүүхдийн ертөнцийг ойлгох хэрэгтэй гэд гарын авлах хэрэгэлтлээ бид нар холтцсон байна уу? Тийм үү гэж бодож байна. Эсвэл зөрүүлээд юу юм болов? Гарын авлах хэрэгэлтлээ хөгжсөн байна уу? Харин тий. За энэний тийм харилцаа хамаарлыг та нар энэ номыг гаргасан хүмүүс юу гэж бодож байна? Яг л тэгээд хөгжсөн ч гэж магадгүй шүү дээ. Тий. Зүгээр яг бид нар энэ дээр бол юу гэж бодож байгаа номыг гаргаж байгаа гэхээр зүгээр илүү одоо эцэг эхүүдэд тийм ээ илүү хялбар байхад зориулах гэдэг байхгүй ойлгох гэдэг хүүхдээ ойлгоход нь илүү дөхөн болгох гэдэг юм аа яг ийм байдгийн шүү энэ насны өөрчлөлт тийм ээ насны үе болгон дээр хүүхэд ингэж өөр одоо өөрчлөгдөж хөгждөг юм аа гэдгийг илүү таниулаад өгөх юм бол хүүхдтэйгээ харилцах хүүхдээ хөгжүүлэх тийм ээ аль насанд нь тохируулаад юу би хүүхдэд ойлгуулсан бэ гэдгийг нь одоо илүү одоо юу гэдэг дөхөн болох байдлаар яагаад байна л та. Би жоохон тийм илүү тийм наривчлалтай асуулт гэж магадгүй шүү байна. Одоо үед бас яриад байна л да. Одоогийн хүүхдүүд айгүй юу болчих. Нээлттэй болчих тийм ээ. Одоо нэг үе яваад. Тэгэхээр тэгэнгүүт нөгөө талаар одоо шүүмжлэлт хандж байгаа зүйл юу гэхээр ингээ одоогийн хүүхдүүд юу гэдгийг хүний үгийг сонсгоо байчих юм уу хүмүүжлэг болчих гээд байдаг. Тэгэхээр нөгөө одоо 90-ад оны хүүхдүүд гэдэг юм уу 80-ад онд гэдэг юм өссөн хүүхдүүд болохоор нэг харьцангуй одоогийн хүүхдүүдээс илүү дуулууртай болсон гэж хараад байдаг. Нөгөө талаар болохоор одоо тэрийгээ дагаад илүү одоо үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд байна гэдэг. Одоо аль талаар нь явах нь одоо хэцүү байдгийн нэгдүгээр. Эсвэл энийг одоо баланс хийх хэрэгтэй болов. Ингээхийн тулд ер нь
Одоо тийм ээ хамгийн одоо зөв одоо шийдлийг гаргахын тулд эцэг эхчүүд ер нь яг юун дээр анхаарах хэрэгтэй юм бол. Юу гэж бодож байна? Зөв баланс гэдэг барих нь бол чухал л да. Яг тэгэхээр одоо бид нэр орчин үед бол хүүхдүүд өөр болсног үйл одоо өөр болж байгаа тийм ээ. Тэрийг хэрхэн яаж одоо зөв авч явах хэрэгтэй. Одоогийн хүүхдүүд сахилгагүй болцоо гэдэргээд яриад байгаа нь бол нэг талаараас харагдаад байгаа юм л та тийм. Тэгвэл тэр бол юутай холбоотой юм гэхээр энэ хотчлолттой их холбоотой байна тийм ээ. Хүүхдүүд илүү одоо нэг дотор одоо сэтгэл зүйн ертөнцөө ингэж илэрхийлэх гаргах боломж бол бас төдийлөн яг зүгээр илэрхийлэх нь бол төдийлөн боогдоод ингээ хаагдаад байгаа байхгүй. Тийм учраас тэрийг илэрхийлэхэд бол хүүхдтэй жинхэр сөрөг байдлаар илэрхийлэх тэр хандлагууд руу ер нь ингэж тамга орчоод байгаа юм л да тий. Тийм учраас зүгээр бид нэр энийг одоо яг насны үе дээр л энийг бид нэр яаж хэрхэн зохицуулах вэ гэдгийг ер нь анхаарах нь бол их зүйтэй болов уу гэж бодож байгаа. Энийг би сая яг уншиж байсан. Та хоёрын яг асуулттай уялдаа холбоотой юм л да. За олон оронд явагдсан урт хугацааны судалгаанаас үзвэл 3-аас 10 наснда уур уцаар ихтэй төрөмгийн зан маш их гаргадаг байсан хүүхдүүд 30 нас гарсан хойно мөн адил төрөмгийн уур уцаартай хүмүүс болох нь өндөр магадлалтай байдгаа гэж. Тэгэхээр ер нь бол 3-аас 10 наснд хүүхдийг аль болохоор бас 50 байлгах хэрэгтэй байна. Гих мэдчлэн зүйлүүдийг бол энэ номноос олж авч болох нь байна. Тэ энийг бол бид нар бас сайн мэдгүй шүү дээ. Тэгээд 3-аас 10 настайдаа бусдыг зодож, дайрч, давшилдаг байсан хүүхэд өсөж томроод гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, хүүхдүүдтэй маш их зоддог, гэмт хэрэгт маш их холбогддог гэсэн ийм судалгаанууд байна л да. Тэгэхээр бид нар нэг одоо түрүүн л ингээ ярьжсэн хариуцлага эцэг эхчүүдийн талаар, гэмтэргийн талаар, хүүхдтэй холбоотой гарч байгаа гэмтэргийн талаар. Тэгэхээр бид нар өөрсдөө энэ гэмтэрхтнүүдийг өсгөж хүмүүжүүлээд байна л гэсэн үг юм байна л да. Ер нь эндээс ингээ харахад за гих мэтчлэн би зүгээр хамгийн амар ноцтой сэдвээс яриад авч төрөмгийдэл гэмтэр гэдэг сэдвийн шууд яаж та төрөмгийдэл гэж юу вэ гэсэн. Гэхдээ энд бол маш сонирхолтой судалгаанууд байна л да. Биднээс бодмоор л юм байна. Тэгээ хүүхдийн хэл яриа, харилцаанд гарах насны үе бүрдэх хөгжил, өөрчлөлтийг дараах хүснэгтээс хараарай энэ гэсэн тийм. Тэгэхээр бид нар одоо манай хүүхдүүд ер нь одоо хэл ярианы хувьд одоо яаж хөгжих хэвтэй. Тэгэл одоо маргааш дараа жил сургууль ордоо ч чи одоо ямар ойлгомжгүй ярьдгийг ультрэнд гэдэг юм одоо хүүхдээ ингэж идэг. Гэтэл бид нар яг одоо өөрийнх нь насанд нь хэл ярианы хөгжил нь яаж хөгжсөн байх хэвтэй гэх мэтчлэн зүйлийг бас мэдчихэл байх хэвтэй байна л да. Зулаа ер нь одоо хүүхдүүдтэйгээ харьцахад ч юм уу ямар нэгэн үйл ойлголцтой бэрхшээлтэй талууд ер нь хэрэг гардаг. Гарна шүү дээ. Би ч нөгөө хүүхд дээрээ сэтгэх гэдэг зүйлийг бас орхигдчиход байсан байхгүй. Тэгээ нэг хайр гэдэг асуудлын талаар бит хоёр ярилцж байгаа байхгүй. Хайр гэж одоо яг юу юм бэ гэдэг охинтойгоо ингээ ярилцчихсан 8 настай охин л да манай охин. Тэгээд хайрын талаар ингээ хоёулаа ярьжсэн чинь хайр гэдэг бол таал надтай хамт байхыг хайр гинэ гэдэг байхгүй. Би болохоор арай нөгөө том үний өнцгөөс тайлбарлаад ээж нь ажил дээрээ байсан ч чамайг хайрлаад те чиний тухай бодоод чиний маргааш юу өмсөх талаар одоо хүүтэн байвал чамайг даарч байгаа талаар одоо даа чинь миний хувьд одоо хайр юм а гэд ингээд хахад бит хоёрын ойлголцол өөр байгаа үстэй тий. Тэгэхээр тэр хүүхд надаас болохоор хажууд минь байгаа ч цаг гаргаач гэдгийг хүсээд тэрийг хайр гэж бодоод идэг. Гэтэл би өөрийнхөө тайлбарлаад идэг. Гих мэтчлээ үйл явдлууд байна. Энэ тал дээр би асуух гэдэг байгаа байхгүй. Хүн ер нь хүүхдтэй одоо яг энийг тоогоор хэлж болдго юм уу? Дунджаар өдөрт хэр их цаг зарцуулах ёстой юм. Энэ зарцуулах цаг маань бас нөгөө одоо юугаар тийм ээ биографаар харуулдаг одоо тэдэн одоо үлгэр уншиж өгдөг ч юм уу тэр нь ингээд хамтдаа юм хийдэг ч юм уу тийм байх ёстой байдаг юм уу эрүүл одоо эцэг гэх хүүхдийн харилцаа гэх юм уу тиймэрхүү зүйл. Яг тоочны бол яг тийм биографаар гаргадаг цаг бол байхгүй л тийм. Гэхдээ мэдээж хэрэг хүүхдийг багаас нь ахуулаад одоо өсвөр насч байд юм уу болтол нь аль болох боломжтой бол аль болох хамгийн их хугацааг зарцуулах хэрэгтэй л яг гэр бүлдээ бол. Хүүхд чи өөрөө одоо 13 4 хүрээд том болоод ирэхээр шилжилтийн насны яваад ирэхээр өөрөө угаасаа автоматар тэр үгтэй цаанаасаа эцэг гэж байгаа харилцаа нь угаасаа багасна. Тэгээ ямар ч байсан тэр хүртэл нь бол та бол ямар ч хэлээсэн аль болох боломжтой хугацаагаар бол байх нь хамгийн чухал юм байна л дээ. Хүүхдтэйгээр байх. Би хаяа боддог байхгүй одоо ингээд би ч яг ахлагын гээ хүүхдүүдтэй ажилладаг л та. Тэгээд ингээд ингээд зарим хүүхдүүд ингээд бүр ингээд бас хүүхдээр л байгаа шүү дээ. Амар ийлдэг. Амар л хүмүүжлдэг байгаа байхгүй. Яг адилхан 99 2000 оны те 16 17 та яг адилхан ингээд нэг үеийн хүүхдүүд гэхдээ хүмүүжлийн хөвт ч юм уу. Тийс хөндлөн байгаад байдаг. Энийний одоо ер нь
юу одоо эцэг болгоноос шалтгаалгал байх л да. Гэтэ ер нь ингээд хараад тахад нэг зүйл байгаад тах шиг байна те. Хүүхдийг одоо зөв хүмүүжүүлэх тал дээр. Тэр одоо юу гэдэг юм бол гэж би гайхаад байдаг байхгүй. Тэр ихтэй бас бүх л эцэг ихийн хүслээ тий. Яг ингээд амар тийм мундаг хүн бол нүүрмгийн мөртлөө тий одоо толгоолтой ч юм уу тэгээд айгүй тийм хүмүүжил сайтай хүмүүс байх. Хүнтэй яаж яг ингээд хүн болгоны зүйл тохируулж харьцдаг ч юм уу тий. Тэрийг одоо юу гэдэг юм бол тухайн бас эцэг эхчүүд тийм ээ одоо энэ номтой бас холбоотойгоор эцэг эхчүүдтэй хэрэг хамаард юм бол дээрээс нь бас орчинтой ойрон гэдэг юм уу тийм найз нөхдөс их хамаардаг одоо ер нь тэр харилцаа ер нь одоо хэрэг нөлөөтэй гэдэг юм. Тэр бол аль альнаас нь маш их нөлөөлөлтөө тийм одоо хүүхдийг ингээд аваад үзэх юм бол хүүхд гэдэг бол нэг юм нэг элемент байгаад байгаа байхгүй тийм ээ тэр нь маш олон хүчин зүйлүүдийг гэж нөлөөлж байгаа. Тэгээ орчны хүчин зүйлүүд нөлөөлж байна. Тэгээ гэр бүл одоо найз нөхөд гэдэг ингээ хамгийн ойрхон нөлөөлж байгаа бид нар байгаа юм тийм ээ. Энэ бол хамгийн хүчтэй хүүхд нөлөөлж байгаа. Сургуулийн орчин. Эндээс шалтгаалаад хүүхд яаж юм гэхээр өөрийнхөө зан үйлийг өөрийнхөө сэтгэхүй тийм ээ тэр бүх сэтгэл зүйн бүх юмнуудыг ингэж бараг тэндээс ингэж одоо олж авч чадчихдаг. Тийм учраас бид нар хүүхдүүдийг яг зөв тэгж эерэг сайхан хүмүүжүүлэх одоо тийм ээ яаж хүнтэй сайхан харилцдаг болох уу гэдэг нь эхлээд биднээс өөрсдөөс мөн шалтгаалаад байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар өөрсдөө эхлээд анхаарах хэрэгтэй юм. Эцэг эхүүд нь хамгийн эхлээд тийм ээ эцэг эхүүд хүүхдтэй хэрхэн яаж харилцаж гэн эргээд хүүхэд буцаагаад тэр ингэж хариу болгоод биднэрт өгөөд байгаа байхгүй тийм. Тийм учраас зүгээр бид нар эцэг эхүүдээс хамгийн эхлээд эхлэх хэрэгтэй. Гэр бүлээс эхлэх хэрэгтэй. Тийм ээ хүүхдээ яах гэж дүүнэр юу гэдэг бүгдээрээ ингэ нөлөөлж байгаа. Дээрээс нь сургуулийн орчин гэдэг ингээд нэг жоохон өргөсөд эхэлж штэ. Тийм ээ гудамжинд гадаа явж байгаа хүмүүс хүртэл нөлөөлж байна. Өөр хотод байгаа хүүхд хүртэл нөлөөлж байна гэж үзээд байгаа байхгүй хүүхдийн хүмүүжилд. Өөр улс үндэстний тийм ээ. Тийм учраас зүгээр бид нэр юу анхаарах хэрэгтэй гэхээр хамгийн л ерөөсө гол зүйл бол насных нь онцлогт тохируулж хэрхэн хүүхдийг хөгжүүлэх вэ гэдэг хамгийн чухал. Тэр хүүхдийн насны онцлог нь юу вэ? Тэр хүүхд өөрөө танин мэддэг тэр насн дээр яаж танин мэддгийг тийм ээ. Юуг энэ хүүхдэд хэлэх юм бол ойлгохгүй вэ? Тийм үү? Бид нар болох нэг одоо 8 настай хүүхд их шинжлэх ухааны ч юм уу тийм ээ. Их өргөн үрээний нарийн хийсвэрийг нарих гэдэг байгаа байхгүй юу? Тэрийг хүүхэд яаж нэхэр өөрөө хүлээж авч чадахгүй, ойлгохгүй, өөрөө тийм танин мэддэг хүн тэнд хүгээгүй, хөгжөөг байгаа учраас. Тийм учраас зүгээр бид нар яг ойлгох гэдэг тэр зүйлийнхээ илүү энгийн нарийн элементүүд хүнд ойлгохдохоор наазахын юмнуудыг нь эхлээд тайлбарлаж хэлж өгөх хэрэгтэй байтал бид нар тийм алдаа гаргаад байна л та. Тэрнээс болоод хүүхд нөгөө ингээд олон төрлийн төөрөгдөлт их ордог. Тэрнээсээ бол би одоо хүнтэй яаж харилцаа мэдэх болно тийм ээ. Нэг бол хүмүүстэй би одоо ингээд дуугаа хийж явах хэрэгтэй юм хүмүүс ингэр гэдэг тийм. Нэг бол би зүгээр хүмүүстэй ингээд хэгөөг хийгээд гараа авчих хэрэгтэй юм уу гэдгээ хүртэл өөрөө ойлгохгүй болсон учраас ингээд янз бүрийн тийм зан авирууд гараад байна л та. Тэр нөгөө өөрсдийнхөө нөгөө үйл хэрэгтэр тийм ээ одоо үлгэр дуурайл болно гэж хэлж байх л та тийм ээ. Тийм ах учир зүггүй гэртээ одоо архирал тэгсэн мөртлөө амт хүнтэй сайхан харьцгээд байвал бас чи өөрөө хүүхдэрэг архираад идэг бол хүүхдээсээ илдэг харилцаа нэхэд хэрэгтэй. Энэ ингэж юм л та. Тийм надад хүүхэд байхгүй л тийм. 0-аас 18 насны хүүхэдтэй гэхээр би бас нөгөө бас ахлах ангийн хүүхдтэй ч гэсэн хүмүүс байгаад байгаа. Тэгэхээр энэ дэр зүгээр яг миний зүгээр хувийн ажил дээр яг ингээ хүүхдүүдийн нэг асуудал тулгардаг нь одоо мэрэгжил сонголт байдаг. Мэрэгжил сонголт гэдэг бол бас одоо зарим хүүхдүүд бол тэгдэг. За би угаасаа санхүүж болно гэсэн тий ээж аав тэгж хэлсэн ч юм уу. Би яг одоо хүсэл мөрөөдлөө дагуул их сургууль сурмааргүй би дэлхийгээр аялмаар ингээд нэг 2-1 юм туйлын юм яриад байдаг тийм ээ. Одоо тэгэхээр хүүхдийнхаа ирээдүйн амьдралыг одоо төлөвлөлцөхөд гэдэг юм уу тийм ээ. Эцэг эхийн оролцоо хэр их байх хэвээр юм бол одоо мэдээж эцэг эхчүүд бол яг хүүхдээ сайн сайхныг хүсэж байна. За миний хүү одоо ингээд эдийн засагч болвол ингээд чамд хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэр чиглэлийг өгөх байхаа. Гэхдээ хүүхдүүд болохоор эсвэл миний хүү одоо миний охин ч гэдэг юм уу өөрөө мэд гэд бас учир зүггүй тэгэж хайчиж болдг юм уу. Энийг бас ер нь энэ дээр хэрхэн хандах хэрэгтэй юм бол. За энэ дээр бол зүгээр л да бид нар бол одоо зарим оронд бол бүр ингээд цэцэрлэгийн наснаас нь эхлээд хүүхдүүдэд ингээд тийм ээ чи яг иймэрхүү байх тартаад ингээд явчихсан болвол яах вэ гэснээр сонирхлыг илүү хөгжүүлээд ингээд онцлоод сэтгэл зүйн тестүүдээр ингээд хүүхдээ яг чиний нөөц боломж чинь юу вэ гэдгийг гаргаж өгөөд идэг. Тэгээд тэрэнд нь хэрвээ тохируулаад ингээд мэрэгжлийг нь санал болгоод ингээд яваадах юм бол хүүхд тэндээ сонгоход илүү
одоо дөхөм өөрийнхөө тэгээ би хүч чадлаа мэдээд шүү дээ. Би ийм чаднаа, би ийм чадахгүй. Бүгдээрээ бүх юмыг чаддаг байх албагүй шүү дээ, тийм үү? Тэгэхээр тэр чаддаг зүйлүүдийг нэг багаас нэгэд ойлгуулад өөрт нь ингээд мэдүүлээд чамд ийм мэрэгжлүүд тохирох юм байна. Чи эндээ сонголтоо хийвэл илүү чиний нөөц боломж байна гэдэг нэг ойлгуулад авах юм бол илүү одоо үр дүнтэй байгаад байгаа. Тэгэхдээ манай Монголд бол бас жоохон асуудалтай байна л да, тий. Тэгээ манай өөр 10 жилийн нөгөө нэг боловсролын тогтолцоо нь арай жоохон өөр л дөө. Хүмүүсийг одоо жишээлх юм бол 10 жил чи заавал бүх хичээлдээ сайн байх хэрэгтэй. Тэгэл ерөөсө бүх хичээлийн заавал ордог 12 хичээл тооны хичээл үздэг. Тэгэхэд зарим өндөр хөгжилтэй одоо баруун жишээлх юм бол хүүхдүүд одоо жишээлх юм бол хичээл дээр яг ямар хичээлээ өөрөө аваад сонгоод аваад явах нь өөрийнх нь дур сонирхол болчихж байгаа байхгүй. Тэгэхээр яаж нөхөр багаасаа өөрийнхөө дуртай зүйлээ хийгээ явна гэдэг чинь багаасаа өөрийнхөө мэрэгжлээ сонгоод явчих гэсэн. Тийм тэгэхээр Монголд бодлол яг ингээд яг өмнөдөө бол яг тэгдэг ингээд эцэг эхчүүд нь ямар нэгэн байдлаар шууд тулгадаг. Эсвэл бол өөрөө шууд шийддэг. Гэхдээ бол яг одоогийн байгаа байдлаар бол яг мэдээж хүүхэд хамгийн гол нь хүүхэд өөрөө сонгох хэрэгтэй. Тэгэл тэрэн дээр нь одоо боломжтой бол эцэгхийн тулд одоо юун дээр харах хэрэгтэй юм бол эцэгчүүд. Эцэгчүүд эхлээд хүүхдээ өөрөө таньж мэдгэл хэрэгтэй. Тийм. Хамгийн гол зүйл тэр би миний хүүхэд яг хин бэ. Би бодоод байгаа нь бол өөр байгаа байхгүй бас байж болно шүү дээ. Миний хүүхэд ийм байна гэж бодоод ил тийм өөр байж болно. Тийм учраас зүгээр хүүхдээ эхлээд яг шинжилгээ ухааны үндэстэйгээр ингээд онцлоод таньж мэдгэл хамгийн чухал. Зарим эцэг эхчүүд бүр хүүхдээ нээгээч байдаг. Тэнгүүд хөндлөнгийн хүн хараад те танаа эн чинь нэг тийм юмд авьяастай биш үү? Чи дэрийг нэг анзаарч үзнэ үү гэх тохиолдол хүртэл байна. Зулаа хүүхдүүдтэй ер нь яг бага л байгаа л да. Гэхдээ ер нь бол тэ ер нь би одоо нэггээл оролдоод нэггээл оролдоод байдаг. Ер нь бол бас бүр одоо юу гэдэг ажиглаад бүр ингэж тийм цаг мэдээж байдаггүй. Гэхдээ ер нь бол ингэж хэлэх их буруу гэсэн. Завгүй учраас би бас нэг хүүхдэд цаг гаргаж чадахгүй юм гэдэг юм уу те. Тэр цагийг бол бүр ажилласаа ч илүү гаргах хэрэгтэй. Зүгээр яг хүүхдүүдтэйгээ илүү би нөгөө нэг ярилцахыг илүү үздэг. Юу болмоор байна гэдгийг одооноос нь эхлээд ингээ ярилцаад тэнгуут одоо ингээл манай охин жишээлбэл ярьж байгаа би та жудгаар хичээлдэг юм уу. Чи яг үнэхээр сонирхолтой байна уу те. Зүгээр зургатаар тэрийг үзээд ингээд байна уу миний охин гэдэг. Надаа ингээд ялаад байгаа нь гоё. Чи ялагдвал одоо жишээ нь яах вэ гэдэг зүйлийг ингээд жоо ярих дуртай. Тэр мэдчихлээ ингээд л одоохондоо тэгтээ нээх гэж оролдож гин гэдэг. Ер нь бол эцэг эхчүүдээс тэр нь сүүлийн үед нэлээд анхаардаг болсон. За яг энэ номыг тэг хүүхэд ба та гэж байгаа шүү дээ. Би ч орцсон байгаа, хүүхэд ч орцсон байгаа. Энэ номыг гаргах та хоёр ингээд гар бие оролцож явахад бүр яг нэг энийг л нэг бүр ингээд хэлчихий да гэсэн бүр чин хүсэл төрж исэн тэр сэдв юм уу тэр зүйл юу байсан бэ? Одоо түрүү хэлсэн тийм хүүхдээ л ерөөсөө таньж мэдхэл тийм би энэ номыг бид нар бичиж байхдаа бол ерөөсөө тийм л юм бодож байлаа тийм хүүхдээ яаж л таньж ямар аргаар таньж мэдэх вэ гэдэг нь одоо эцэг хүүд яваад хамгийн их хэрэгтэй юм. Энэ бүр гоё үе шатаараа биш тийм 2-оос 7, 7-оос 12 гэдэг тийм ээ. За тэгэхээр юу би энэ зүгээр номыг харахад нөгөө юу гэдэг нэ coffee table book гэж ярьдаг. Тэгээд аль ямар ч ингээд ер нь бол ингээд хүлээлгийн өрөөнд ч юм уу ер нь ингээд хүмүүсийн одоо ширээмэрэн дэр ингээд байнга байж байгаа юм. Тэгээд хүнийг хүлээж хахад ч юм уу зүгээр чөлөө цагаараа одоо альва номыг нээгээд тийм ээ ингээд айгүй амар ингээд одоо хэдбэрч хуудснаас нь ингээд үзээд ингээд яхад хүнийг нэ татчих. Чи уран зохиолын ном ингээд тавьчих юм бол аюул шүү дээ тийм. Болохгүй шүү дээ. Coffee table-ийн ном гэдэг чинь кофений ширээний ном гэж тэрүүгээрээ онцлогтой байгаа юм л да. Тэгэхээр энэ бол бас зүгээр юу гэдгийг хүн болгоны одоо ажлын ширээн дээр ч юм уу офис дээр гişт ер нь бас үйлчлэгээний газар ер нь бол тэ үйлчлэгээний газруудад бас их байж ах ёстой ном юм шиг санагдаж байна. Тэгэхээр энийг бас одоо манай үзэгчдэд хэлэхэд тийм ээ. Энийг одоо хаанаас одоо худалдаж авч болох юм бол яг үнэ чинь хэлдэг юм. Тэгэхээр биднээс яг энэ ном гаргасан зорилго нь болохоор яг үнэ яг тийм байна. Нойлоос одоо хүүхдтэй харьцдаг эцэг эхчүүд одоо хүүхдийн асран хамгаалагч нар гэж болно. Энэ нөр одоо цэцэрлэгийн багш хүмүүжлэгч багш нар гэдэг. Тэр ийм хүмүүсийн биднээс яг гол зорилго нь болохоор яг ингээд яг чинь хэлдэг шиг ширээний ном болох зорилго. Энийг болохоор яг тийм биднээс айгүй системчлээ бичсэн. Тэгэхээр яг одоо хэрэгтэй үедээ одоо 5 настай хүүхд шиг юм. За одоо манай хүүхдээ одоо таны мэдэх хүн хаана явнаа одоо яг болж гинөө үгүй юу гэж бүх юугаа ингээд харчдаг. Тэгээ биднээс ингээд байнгын байх юм ширээний ном зорилготой. Яг гол зорилго нь бол яг тийм байна. Худалдааны хувьд бол яг номын бүх дэлгүүрүүдээр зарагдаж байгаа. Монголд байгаа номын бүх номын дэлгүүрүүдээр зарагдаж байгаа. Үнийн хувьд бол биднээс хамгийн боломж тутааны авч 20 сая төгрөгөөр зарж байгаа.
За асуух асуулт байна уу? Болсон. Би ер нь болсон ч яг хаа. Ер нь бол энэ номыг уншаагаад тохиолдлын сэдв угаасаа дуусахгүй гэдгийг мэдчихээн. Тэгээд хүүхэд бол өөрөө маш таньж мэдхэд гайхамшигтай ертөнц тэднээс юу ч гарч магадгүй те нөгөө яагаад гэдэг асуулт асуудаг үедээ бүр асар хэцүү юм тайлбарлахад нүрээ үнэхээр хэцүү бүр яа гэдэг юу гэж тайлбарлах гэхээр юм үргэлж асуудаг ганц хүн ч одоо хүүхэд байгаа штэ те тэгэхээр ер нь бол яг хиний хэлдгээр бол таньж мэдэх гэдэг маш чухал алхам тутамд нь таньж мэдэх гэдэг бол эцэг эхчүүд төрөлөө өөртөө их сонирхолтой сэдв байх ёстой. За тэгэхээр тий бит хоёрын асуугаагүй ч юм уу те одоо таны хэлсэн тийм зүйлс юу байна? Ерөнхийдөө ярилцлагынхаа эцсийн хүчийг хоёрт зочтой л дээ гэж бодож байна л да. За тэгэхээр ер нь бол тийм аюу одоо хүүхдээ л одоо таньж мэдэх нь хамгийн чухал. Тэгээд бид нэр бол энэ ном дээр бол зүгээр яг одоо бүхэл үед нь тийм ээ одоо таны мэдхүү гэдэг бол нэг өөр хэсэг байна. Оюун ухаан гэдэг бол нэг өөр тустай, хэл яриа гэдэг бол ингээд тустай ингээд аваад үзэх юм бол тустай юмуд байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол бид нэр яг бүх наснд яг яаж хөгждөг вэ гэдгийг л одоо энэ уншигч нартаа л одоо ойлгуулахыг л их хүссэн тийм л юм. За. Тэгэхээр ямар ч үсэн өнөөдрийн сэдв бол бас нэлээд сонирхолтой байлаа. Зочид маань ч гэсэн нэлээд бас хэрэгтэй мэдээлэл бас хүн болгонд ч гэсэн бас хэрэгтэй гарын авлага юм байна гэж бол харж байгаа тийм ээ. За. Өгүүлбэр мэдээлэл болгоно нь танд яг хэрэгтэй гэж хэлээ. Би сая зүгээр энэ номыг хальт ингээ эргүүлээ хараад 3 статистик тоо баримтыг харлаа. Тэгээд огт миний мэдэхгүй бас тэр тоо баримтад бас байсан. Тэгэхээр бидний урилгыг хүлээж авч эртэрнэ гэдэг бол одоо манай нэвтрүүлгийн челленж болоод байдаг. Тэгээд эртээ одоо энэ сайхан ажлыг хийгээд тэгээд үүнийгээ танилцуулахаар одоо өглөө эртлэн басаад манай студид хүрэлцээрсэн та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд та хоёрын бас ном борлуулалт сайтай авах болтгоо. Яг гэвэл та хоёрын ном борлуулалт сайтай байна гэдэг чинь тэр талаарх мэдээллийг эцэг эхчид сайн авч ийна гэдэг шууд хамаарлыг бас яах гэдэг шүү дээ. Тэгээд мэдээж баярлалаа та хоёрт. За баярлалаа. За ингээд үзэгч та бүхэндээ хүүхэд ба та гэдэг номыг танилцууллаа. Таны бас ширээний ном байх маш хэрэгтэй ийм ном байна.